Сайн өнөөдөр харин Аман бит хоёрт Шоронгоос Ордон руу гэдэг бүлгийг уншиж байгаа. Шоронгоос Ордон руу. Ишмаэлчууд Йосефийг ах нараас нь хөдөлж авсныхаа дараа аз хол Египт рүү аваачжээ. Тэнд фараоны түшмэл хамгаалагчдын захирагч Потифар гэдэг хүн түүнийг арилжин авч гэртээ ажилуулв. Бурхан Йосефийг ажлаа сайн хийхэд нь тусалж түүний хийсэн бүхэн нь амжилттай байлаа. Гэвч Потифарын эхнэр хорон муу эмэгтэй байв. Йосеф түүний босромог хүслийг биелүүлэхээс татгалзсан тул тэр ихэд ууралжээ. Тэгээд нөхөртөө Йосефийн талаар худлаа мэдүүлж гүтгэжээ. Өөрийг нь гутаанд доромжилсан гэсэн гүжир ял Йосефт тулгав. Потифар Йосефийг гинжлээд шоронд суулгажээ гэж. Шоронд үнэхээр муухай байлаа. Хөөхөн шувуудыг ч харж чадахгүй. Нүүрэн дээр шиврэн туслах борон туслыг ч мэдрэх боломжгүй байлаа. Шоронгоос гарахт нь бурхан туслана гэдэгт тэр цөхрөлтгүй найдана. Гэвч өдөр хоногуд ээлжлэн өнгөрч тэр шорондоо байсаар л. Ингээд Йосеф чухал сонголт хийх ёстой байлаа. Бурхан туслана гэж хүлээхээ болиод өөрөө шоронгоос гарах гэж үзв. Харуулуудыг ятгаад шоронгоос гарахаар оролдож болох л доо. Эсвэл түлхүүр хулгайлаад оргож болох юм. Аль эсвэл юу хийх ёстойг нь бурхан харуулна гэдэгт итгээд болж буй бүх зүйлс түүний төлөвлөгөөний нэг хэсэг гэдэгт найдсаар байх уу. Йосеф урт хугацааны шоронд хоригдох болсон ч өөр тохиолдсон бүхнээс үл хамааран бурханд итгэхээр шийдвэ. Гэхдээ тунч удахгүй гайхалтай зүйл тохиолдох гэж байлаа. Египтийн хаан фараон маш онцгой зүй зүүдэлжээ. Түүний үзмэрч, түлгэж, ухаантан мэрэгдийн хинэнч уг зүүдний учрыг тайлж чадсангүй. Гэтэл Йосефтэй хамт шоронд хэсэг байсан зарцсан. Йосефийг энэ зүүдний учрыг тайлж чадах байх гэж фараонд мэдэгджээ. Түүнийг даруй авчрахыг фараон тушаалаа. Йосеф фараоны зарцын хамт ордон руу явлаа. Тэгээд фараон түүнд зүүдээ ярьж өгөв. Түүний зүүдэнд нийл мөрнөөс тарган сайхан 7 үхэр гарч ирээд нугад бэлчиж байтал туранхай муухай 7 үхэр араас нь гарч ирээд тарган үхрүүдийг идчихэж гинэ. Энэ зүүдний тайлыг Йосефт бурхан харуулв. Тэрээр фараонд хэлсэнд 7 тарган үхэр бол 7 жил бөгөөд энэ үед үр тариа ургад зарвин үнэтэй сайхан байх болно. Харин 7 туранхай үхэр бол үнэтэй сайхан 7 жилийн дараа болох өсөглөнгийн 7 жил бөгөөд тэр үед үр тариа ургахгүй хоол хүнс хомсдож өсөглөн нүүрлэн гэжээ. Бид яавал дээр вэ гэж фараон асуув. Йосеф үнэтэй 7 жилийн хугацаанд та том агуулгууд бариулж тэндээ илүүдэл хүнс үр тариануудаа бүгдийг нөөцлснөөр өсөглөн нүүрлэх үед хангалттай хүнс хоолтой байж чадна гэвэ. Йосеф фараоны сэтгэл хүрч мэрэгэн зөвлөгөөнч таалагджээ. Тэрээр Йосефийг даруй хувийн туслахаа болгож өсөглөнгийн үед хэрэглэх бүх хоол хүнс үр тариаг нөөцлөх ажлыг зохион байгуулах үүргийг хариуцуулжээ. Йосефийн хэлсний дагуу үнэтэй сайхан 7 жилийн дараагийн 7 жил бороо огт орсонгүй. Бүгд үр тариа хатаж гандан Египт төдийгүй ойролцоох нутгуудаар хоол хүнс хомсдов. Хаасайгүй өсөглөн нүүрлжээ. Гэвч Йосеф асар их хоол хүнс нөөцлсөн байсан бөгөөд бүх хүнд үр тариагаа худалдаад маш завгүй байлаа. Тэрч байтугай өсөглөнд нэрвэгдсэн өөр нутгаас ирэхсдэд ч худалдах хоол хүнс хангалттай байваа. Энэ ёстой гайхалтай үйлс байсан юм. Йосеф өөрт нь бүх итгэлээ өгсөн нь бурханд ихэд таалагджээ. Өөрт нь туслана гэж бурхныг тэр хүлээж байх зур гайхалтай төлөвлөгөөгөө бурхан хэрэгжүүлсээр Египтийн гол удирдагч болоход нь түүнд тусалжээ гэж. За өнөөдрийн бүлэг ингээд дуслаа. Хүүхдүүдээ. За тэгээд номон дууслаа. Тэгээд дараагийн хэрэг бүлэг дээр уулзъя. Баяр таа.